За хүрдрийн үрдэн өсөг хүрдрийн нүүдэл гэдэг сайхан юм байхгүй. Энэ дээгнүүд хэм байхгүй одоо госч одоо 30 жилийн өмнө хүн 20 хэдэн жилийн өмнө одоо манай нутагт байсан. Тэр их сайхан байсан. Тэгээд ер нь энэ хайнгийн шарыг жижигээс нь уулаа сургаад идлээд тэгээд тэр хармадн тэргээ хийгээд ингээд нүүдлийн ажил хийн энэ үүс тоос төлөөмө татна гэдэг ажил бол ерөөсөө л агуу хөдөлмөрч их сайхан ажил хүний их сайхан юм сургаж ирсэн ийм л идэлтэй. Тэгээд одоо бид нар ч одоо эндээс одоо 30-40 км газрын нүүдэлд ч одоо шардаан барьж явж хагсраа. Тэргэн сэлвэж янзлна тэрнүүдээ. Тэгээд бэлтгэлээ хий. Тэгээд орой хүнддүү бас нэг ачих ёстой юмудаа ачичгаад хүндүүлж гэртээ хонцоход үүр цайгаагүй шхүү тэгэл хөдлөндөө ер нь тэгээд ер нь мөн нэг 40 км газар бол өдөртөө л очин шүү дээ. За тэгээд нүүдлийн аян бол ерөнхийдөө тэр хадланбордоо үеэр үүс тоосонд гарахад ч мөн ялгаа авахгүй тэр хамгийн маань зэгцлээл бүхэл буулах удрах тоног төхөөрөмжөө бүгдийг сур мур биүүлээд одоо бүгдийг сайхан сэлвэж янзлаа тэгэл тэрэг мэргэн зүг янгин шаат мантгийн янзлж явал тэгэл өвсөндөө гарна шүү дээ. Гарахад ер нь одоо нэг 2 тэргэнд ч одоо одооны энэ портер өвсийг хачиндаг. Ерөөсөө л сайхан хайнгийн шарны ий сэрвэнээс хойш одоо ингээл харагдахгүй шүү дээ. Уршин шаагаал тавиад байна. Тэгэл бүхсөө оруулаад хайнгийн шар чинь анхны эхлэл ороход чинь тэргэндээ багтахгүй нэг өдөөг алхамтал орно. Тэгэл нэг жаахан яваад ирэхээр чинь нөгөө үсч хоошоо шахагдаал. Шарны дээгүүр ингэж цухуугаал. Айт юм гоё шүү дээ. Тэгэл өвсөө татна шүү дээ. Тийм сайхан байсан. Одоо энэ чанаач одоо энэ сумын төв рүү одоо намар одоо 9 сарын нэг одоо ингээ 9 сарын нэг боллоо. Ингээд гэрээ оруулна. Хүүхдүүдэд оруулах гэрээ оруулна. Түлээ түшин оруулна. Өдөр нь гэрээ оруулж ярьчаа шүн нэргэн. Шүнжэнгөө та нарыг жотчин байх гэсэн дуулж яхсан тэрэгний дуу. Сайхан тэрэг чахраал. Сумжаалал нэг 10 хэдэн тэрэг шартай, нэг 20 хэдэн тэрэг шартай. Ингээл нэг 2 машин моточ оруулж буулгаал. Ийм сайхан үйл ажиллагаар ингэж ийсэн бид нар. Одоо энэ маань яг нийгмийн нүгээр болоод ингээд нэг айлын гадаа чи нэг 10 тэрэг шар 10 тэрэг юм уу? Доот нь 5 тэрэг сумжаалаагүй газар гэж байхгүй шүү дээ. Тийм сайхан байсан. За одоо тэр нийгмийн өөрчлөлтүүд тэр бүх үйл ажиллагаа бол одоо дууслаа. Энэ үл түүхний юм болоод ингээд үлдлээ. Одоо тэгээд баг нэг хармадн дэргийг баг нэг мүдийд баг 50 баах. Бид ч одоо баг 50 газар хичээл үзэх баах тий. За тэр нь чинь яг хэрглэж байгаа юм гэхээр хамагч дүр. Ингээд дүр гэдэг нь бол одоо бас нэг 2 алд хяраатай урд тайнгийн гүтэлдэг урд хамагчаар нь хамраар нь гүтэлдэг. За тэгээд тэрнээс хойш нь болохоор данд жөрхөнд орно. Жөрхөн гэдэг нь бол угаасаа л гавлаар нь госрлоо доогроо сагалдахтай. Тэгэл нэг тэрэгний хоолноос ингээд чигтлаад уйчдаг. Ийм нэг жөрх гэдэг нэг ийм ордог. Тэгэл энэ доотлон л ер нь тэгэл нэг 10 аралж хөрхлөн дөө. Юу тий. Тэгж явдаг. Тийм ээ. За тэгээд тэр нь ч одоо тэргэнд хийч одоо тэгэл буулуу худрах боодуу гэж орно. Тэгэл одоо худрах гэдэг нь одоо юу ихээч одоо худрагч одоо нөгөө нэг уруу газар тэр ачаагаа уршин шаахгүй фөксөрн зуруулаад авна гэдэг тийм ээ. Нөгөө боодуу гэдэг нь ингээд хоолоогоор нь олсорсон энэ нь одоо хойштуулахгүй хойш нь суулахгүй. За энэ тэр нэг шарны хүзүү гэдэг бол айхтар бүх айхтар идэлтэй. Тийглээд гун сургаж явахд бол дайлчганаал ингээл хэцүүлээд. Яарахгүй ч махан нөхөөгүй. Тэгэл хөллгөөнд угаасаа тэр мах өвдөг гэдэг. Тэгээ баад бутаад. Тэр буулга гэд нэг юм ч одоо угаасаа босвол баттай бихтэл хамаг хичээг чирж яваал гэдэг. Тийм ээ. За тэгээ тэрнийг тэр буулга хийдэг. Одоо гусаа огтлон буулга хийн. Хар модоо огтлон тэргээ хийн. Тэр чинь зүгээр нэг модны хаяар дөнгөж ороод
нэг захын мод тогтлоо дотор хийчихгүй. Тэр чинь бас тэрний модод чи тусдаа ийх явж аавна. За тэгээд сайхан гатуу сайхан яарч ирэхгүй сайхан модол орол тэгэл хийндээ. Тэгээд тийм тэгж хийх тийм сайхан байлаа одоо тэгээд шар сугна гэдэг чинь танк л дээ. Шүтлэн үнгээл нэг одооны бяруу гэж байж байгаа тэгэл хавар шүтлэн болно. Шүтлэн болгоход нь барьж байгаа юм да. Тэгэл хоёрыг холбоод хооронд нь толгоогоор нь зөрчлөө тавна. Ороо нөхрөөраа ирээд нөгөө хоёрыг нь барьж бод энэ гашаанаас уйна. Ёо толгоо гэд нэг нуур нуусгүй болоод тэр. Аарга намар голдуу сурнаа идээд. Тэгээ ус ихтэй эрэхтэй. Тэгээ гол руу гүтэлж өчиж услана. Тэгээд гүтлөө сурна. За тэгэл тэрний араас уяа тавна да. Тэгээ тэрний араас уяхтаа тэр чинь уйчаар татаа шангаагаад хавтгаар унчаад явахгүй. Тэгээ хоёр тэрэгшэр хөлнөө. Нэг хажуудалд нь гунаа аваачаад уяа тавнаа. Тэгээ дугуугаар нь туулах. Хойд ачаатай тэрний дугуй гунаа шин туугаа явуучих. Ингээд зөвшөрдөг, ингээд сургадаг. Жисэн ийм төвтэй дээ. За ер нь л одоо дээр юусууд голын нүүдлийг хийж одоо тэгээд нэг хоёр хүүхэд байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэл хүүхдүүдээ нэг өдөөгөн гашлах хийчаад тэгээд хүүтнөө өдрүүлэн жаахан дулаалах маягтай ингээ гашлахтай бороо шороотоо өдрүүлэн өдөөх юм дээгүүрэн дээлмэл нүмрүүлөө суулгах чинь. Тэгээд хүүхдээ урд нь оруулаад нэг тэрэг шарнд хоолонд янз бүр хөнөмтө холын нүүдэлд бол тэгэл тавьчихаал. Тэгээд хойноос нь гэрээн сунжаалал тэгэл хөтлөөл. Тэгэл нэг хоёр тастаал нэг 10 дэргэнд очсон болов 5-5-аар нь тэгэл хөллөөл. Тэгээд өөрөө түрүүнийхээ хөтлөөд гэрэн хүн маань агуу өчтөө явган мөртөө тэгэл гөвтлөөл. Тэгэл хоёулаа л явна шүү дээ. Тэгэл араас яхаа гэр өрөх усууд дагаж ирнэ. Тэгэл яхаа цумгаанд нэг усууд төв явна. Эхний дэргэн дээр бол гэрээ л гэж. Эхний дэргэн дээр гэрээ ачихтан бол угаасаа эхлээл гэрийн хамуудыг хануна ачаал тэгэл өн тооноо тавь багалчаал тэгэл дараагийнх нь бол тэгэл авдарсан мод тэгэл аль болцоотой орох юм удаан тэгэл ачаад ачаал тэгэл ачаагаанд харуулаад тэгэл хөдлөн дөө.